хүүхдүүдэд хүрэлцэн ирсэн байна удагштай. За эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн багш доктор дэд профессор Наран Чимэг болоод Улаанбаатар их сургуулийн багш зорилгын ухааны доктор Талантай удагш та бүхнийгээ уулзуулахаар бид студид орж ирүүлээд байна. За та хоёрт өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарцгаав уу? Сайхан амарцгаав өглөөний мэнд. За өдрийг яаж өгч байна? Өнөөдөр их сайхан өдөр байна. Олон ажил төлөвлөсөн. Шинэ ажиллаж орж ирж байгаа. За сүүлийн бас хэвлэлээр Монгол анх удаа зорилгын ухааны доктор доктортой орлоо гэсэн мэдээлэл цуглаад байгаа л да тийм ээ. Мэдээж анхны юм бүхэн бас амар байдаггүй. Гэхдээ шинэ замыг тавина гэдэг бол маш бахархууштай зүйл юм. Докторийн ажлаас хэзээ хамгаалахыг зорж ажиллав. Ямар одоо сэдвээр хамгаалсан бэ? Энэ тухай хэдүүлээ яриагаа эхлэе тийм ээ. Тэгэхээр 2001 онд зорилгын ухааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсны дараагаар шаардлагын төвийн эмнэлэгт ажиллаж байхад Батцэрийн дарга одоо манай эмнэлгийн даргаар ажиллаж байхад дарга дээр одоо эмнэлэгт гарч байгаа хүмүүс биеийг цуглаа хийх юм хүсэлтэй байна гэсэн зүйлсүүдийг их тавьж ирсэн. Тийм учраас ер нь гэрийн цуглаа гэдэг чинь их чухал юм биш үү гэсэн санааг анхаа хэлж ирсэн. Тэгээд түүний дараагаар манай миний өдөртөгч багш ер нь гэрийн цуглаа гэдэг бол нийгмийн эрэлт хэрэгтэй болсон юм байна. Энэ сэдв бол өнөөдрийн чухал асуудал болчихъя гэдэг тийм санааг өгч ирсэн. Ингээд 2005 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль докторантурт эзэж байхдаа гэрийн цуглаан туслан үйлчлэгийн чиглэлээр сэдв авах нь одоо өнөөдрийн толгомцсон асуудал юм байна гэж үзээд энэ сэдвийг сонгосон. Наран Чимэг багшийн хувьд одоо дипломын ажлыг удирсан хүн байгаа тийм ээ. Мэдээж нэг юм одоо энэ ажлыг эхлээд нэг өдөр өрнүүлээд дуусчих юм гэж байхгүй шүү дээ. Бас олон жилийн хөдөлмөр дагуулаа гэж бодож байна. 1996 он хүртэл совилогч нарыг дунд мэргэжилтэн гээд зөвхөн дипломын боловсролоор бэлтгэж ирсэн. Тэгээд 1996 онд бид хуучин нэрээр анхаарах ухааны сургуулийн эрдмийн зөвлөөр энэ шатлалтан боловсролын тогтолцоог хэлцүүлээд совилогч нар дээд боловсрол буюу бакалаврын зэрэгтэй болох ёстой юм байна. Магистрийн буюу мэргэжсэн эм зэрэгтэй болох ёстой, докторийн сургалтаа болох ёстой гэж анх үндсэн. Тэгээд 1996 оноос хойш 16 жилийн дараа бидний одоо дэвшүүл тавьсан мөрөөдөл маань биелж өнөөдөр совилогч нараас анхны одоо доктор төрж байгаад бид баяртай байна. Тэгэхээр энэ нь бол нэг талаараа Монгол түмний маань эрүүл мэндэд чанарын өөрчлөлт гаргахад том одоо суурь тавьж байгаа нь бидний бас их хүсэн хүлээсэн зүйл гэж үзсэн. Ер нь манай Монголд ажиллаж байгаа одоо совилогч нар тийм ээ ямар одоо мэргэжсэн совилогч нар хэр олон гэдэг юм бол эрдмийн зэрэг талтай совилогч нар хэр олон ажиллаж байгаа юм бол энэ тухай солонгоос ярих уу. Тэгэхээр ер нь 2002 оноос эхлээд манай улсад эрүүл мэндийн сайтын тушаалаар одоо ажиллаж хийж байгаа совилогч нараас ахлах болон тэргүүлэх зэргийг одоо ажлын мэргэжилтийн үндэслэн гаргаж ирсэн тийм мэргэжлийн шатлал байна л да. Гэхдээ энэ мэргэжлийн шатлал бол боловсролын шатлалаас бол ялгаатай юм. Бидний одоо гол дэвшүүлэн тавьж байгаа бас нэг санаа бол одоо ажил дээр одоо энэ дипломын энэ ахлах ба тэргүүлэх зэрэг бол дипломын боловсролтой ч хүн бас энэ зэргийг хаваад авна л да. Тэгэхээр бидний гол дэвшүүлж байгаа санаа бол давхар өмнөний хажуугаар мэргэжид суралцах гэсэн санааг илүү оруулж өгч байгаа. Тэгээд төрөлцсөн нарийн мэргэжлийн солихуун тусламжийг үзүүлэхийн тулд одоо магистрийн түвшинд мэргэжүүлэн сурах юм бол одоо бидний хүссэн хүлээгээд байгаа тэр ард түмний эрүүл мэндийн одоо амьдралын чанарыг дэвшүүлж эрүүл мэндийн тусламжийг бол бүрэн үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Совилогч нар ер нь цаашдаа одоо мэргэжил ахиулах одоо мэргэжил тал дээр хэр анхаарал тавьж байна. Энэ бас сургалтууд хэр зохиомжлогдсон юм бол. Тэгэхээр манай солонгоо улсаас дээд боловсролтой бэлтгэгдсэн анхны совилогч хүн байгаа. 96 онд ингээд төгссөн байгаа. 2000 оноос бид ажиллаа хийж байгаа хот хөдөөгийн совилогч нарт бодлогоор ажиллаа хийнгээ бакалаврын зэрэг эзэмших юм сургалтыг зохион байгуулснаар өнөөдөр хотын болон хөдөө аймагуудын эмнэлэгт ерөнхий совилогч нар бакалаврын зэрэгтэй болж бэлтгэгдэж чадсан бас нэг амжилт. За магистрийн сургалт бол 98 оноос эхэлсэн. Одоогийн байдлаар 29 совилогч солихуун ухааны магистрийн зэрэгтэй болсон байгаа. Солихуун ухааны докторантурт нийт 13 совилогч одоо суралцж байгаа. Тэгэхээр нэг талаараа боловсрол агч байгаа
гэсэн нэг цаашаалтаа одоо бидний цаашдаа анхаарах зүйл нь өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа энэ хэрэгцээг хангах үүднээс олон ажлыг зохион байгуулах ийм асуудлууд яригдж байгаа. Хот хөдөөгийн аймагт ажиллаж байгаа нийт хүний нөөцийн 60% сувлэгч нар эзэлдэг. Эмч нарын хувьд бол он шинжилгээ тавьдаг бол сувлэгч нарын хувьд эдгэрэн илаарчлал асаргай судалгаа эмчилгээгээр үйл ажиллагааг явуулах ёстой учраас энэ хоёр мэргэжилтэн баг болж ажиллахад сувлэгчийн үүрэг орой бол асар чухал ач холбогдолтой учраас бид дэлхийн өндөр хөгжилтэй насжилт өндөртэй орны энэ төвшин төрхийн туудын сувлэгч мэргэжилтний өндөр түвшинд мэргэжлийн хүрээнд хөгжиж чадах юм бол хүн ардын маань эрүүл мэндэд чанарын өөрчлөлт гарах ёстой гэдгээр Солонгын маань бас судалгааны сэдвч өнөдөө хандсан байна. Олон хүмүүс гайхчлаа л да. Толгой ухааны доктор гэхээр одоо нөгөө нэг анагаахын ухааны доктор яг тэрнтэй ингэж асууж үздэг. Одоо тэгэхээр солиогчдод эмчлэн гэсэн үг үү гэж ингэж ойлголт байгаа даа л да. Ер нь солиогчдын ухаан, эмнэлгийн ухаан гэдэг бол тийм том ойлголт авчаад явж байгаа. Дэлхийн хэмжээнд ч гэсэн бас их өөрөөр яригддаг юм шиг байна. Монголын одоо стандарт юм ээ дэлхийн дээр стандартад хүрч чадхад ардж байгаа юм болоо гэж би боддог тийм. Бас ямар зорилтуудыг тавин ажиллаж байна. Тэгэхээр ер нь нэг хүний эрүүл мэндийн төлөө энэ цэвэрч хоёр бол нэг багийн гишүүн болоод ажиллах хэрэгтэй. Энэ гишүүн бол илүү өвчин тал руу анхаарлаа хандуулаад өвчнөний илүү өвчний илүү шийдвэр нарийн төвшөнд одоогийн шинж тухайн бүр молекул биологийн төвшөнд хүрсэн байна. Тэгвэл соёлогч хүн бол яг тэр өвчтөнд тэгээд хүмүүд ирэх гол одоо анхаарлаа хандуулах. Ясаар гэдэг. Тэгээд шууд тэгэхээр тэр хүний одоо зөвхөн бие махбодын үнэлээд зогсохгүй ажилтдаг, амьддаг орчин тийм үү? Идж байгаа хоол хүнс, амьдралын дэглэм энэ бүгдийг үнэлж одоо асуудлыг гаргаж ирээд тэгээд солихын тусламжийг үзүүлгээр эмчээс одоо ялгаатай гэж үзэж байгаа юм л та. Ер нь гэрээ нөхцөлд үзүүлж байгаа солихын тусламжийг боловсрол сангүй болсон гэсэн сэдвтэй тийм ээ. Ер нь нөгөө өрхийн солиогч нар бол гэрээр ингэж эргэл хийгээд үйлчлэгээ үзүүлээд байдаг тийм ээ. Энэ хоёрын хооронд бас үйл ажиллагааны хувьд тай зүйл одоо ялгаатай нэг зүйл их байгаа хэлтэй. Тэгэхээр бидний энэ сэдвийг бас төвшүүлж байгаа гол нэг асуудал бол өнөөдөр эрүүл мэндийн сайдын 2004 оны одоо 136 тод тушаалаад гэрийн солихын тусламж үйлчлэгийг өрхийн солиогч үзүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр өрхийн солиогчийн ажлын байрны тодорхойлолтод өрхийн солиогч бол анх шатны тусламжийг үзүүлнэ гэж бас оролцсон байдаг. Тэгэхээр өнөөдрийн үйлчлүүлэгчийн хүсэж байгаа эрэлт хэрэгцээ бол одоо архаг хүнд өвчлөлийн дараа илааш зээлийн хугацааг их өнгөрөөд идэг. Гэтэл одоо төрөлсөн нарийн мэргэжлийн буюу яг өвчнөд нь одоо тохирсон тийм судалгааг одоо хүсээд идэг. Тийм учраас өнөөгийн өрхийн солиогч нарын одоо мэдлэг чадвар хандлага нь бол үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бидний судалгаанаас ажиглагдсан л да. Тэгэхээр одоо солиогчийг төрөлжүүлж мэргэжүүлэн өндөр түвшинд сургам бэлтгэх хэрэгцээ бол өнөөдрийн тулгамдсан асуудал болж байгаа ч бид энэ сэдвийг бас аваад судалж үзсэн. Ер нь нөгөө нэг одоо тийм мэргэжлийн солиогч нарын төв байгууллагад илүү үйлчлүүлэгчид өвчнүүдэд яг одоо үлдсэн тохиолдолд заавал илэршүүлж идэх гэдэг эмнэлэг явдаг явуулыг өөрчлөлт байгаа юм гэж би хандаад байна л тийм ээ. Тийм нэгдсэн төв байгуулах төлөвлөгөөндөр юм байна. Тийм солонгой маань шалгалтын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тийм дэргэд халамж төв гэж байгууллаа. Энэ нь болохоор эмнэлгээс гарч байгаа өвчтнүүд энэ төвөөр дамжиж гэрийн нөхцөл тасалгаа судалгаа хийж зөвлөгч нар очиж үйлчлэл хийдэг юм баг байсан. Гэхдээ мэдрэлийн нэг задлын юм уу зүрхний нэг задлын татгаас гарсан өвчтөнд яг энийгээр мэрэгсэн зөвлөгч нар л үйлчлэл хийх боломжтой. Яг тухайн үед бол хэдийгээр амжилттай байсан боловч эдгээр хүмүүс маань зөвлөгч нар маань тэндээ ажилттай, цагтаа, төрөлтэй байсан учраас давхар энэ гэрийн судалгаа хийхэд бас учир тутагтай. Гадаад оронд бол бие даасан агентлгүй төвд байдаг.
Тэгэхээр бас энэ завшааныг ашиглаад одоо Монгол хүмүүс их бизнесийн хүмүүс их Монгол энэ эрүүл мэндэд их анхаарч боловсролын байгууллагуудад бас их төсөв мөнгө хайдаг болсон байна. Тэгэхээр магадгүй ийм их санаачлахтаа буянтай ус хийж байгаа энэ хүмүүсийн төв байгуулаад тэр төв нь яг манай яалтаа тусламжийн төв шиг өөрийн гэсэн байртай, өөрийн гэсэн унаатай тодорхой хэмжээний мэрэгсэн сувлагч нарын багтаа байх юм бол эмнэлэгт одоо 7-14 хоног эмчилэгдэн гарч байгаа энэ өвчтөн тэдний ар гэрийнхэн энэ төв рүү уцтаад тэгээд одоо тусламж үйлчилгээг эдгэрэн эдгэрсэн авъя гэсэн хүсэлтэй байхад мэрэгсэн сувлагчийн баг очиж тэнд эдгэрэн эдгэрсэн хоолны, хөдөлгөөн, ундны усны, сэтгэл санааны тэгээд өндөр нарийн мэрэгчлийн тусламжийг үзүүлэх ёстой. Тэгэхээр цаашдаа солонгын энэ судалгааны ажлын зөвлөмжин дээр бол энэ тодорхой орсон байгаа. Монгол улсад бие даасан өрх юм эмнэлгийн хажууд юм эсвэл бие даасан төв агентлаг байгуулах ёстой. Энэ нь болохоор хууль зүйн эрх зүйн орчин бүрдсэн даатгалаа төлбөр нь орж ирэх юм гэсэн олон асуудлыг бас энэ диссертацид шийдвэрлэхээр орж өгсөн. Хэрвээ ингэж чадах юм бол өнөөдөр зөвхөн одоо хүмүүсийн дунд биш зүгээр эрдэм тойрон ах дүүсэл ингээ харахад эмнэлгээс эдгэрэн гараад эмччихэд өчтдөг. Одоо цаашаа би яах юм? Ямар хоол идэх юм? Би хизээ ажилдаа орох юм? Сэтгэл санаагаар би яах юм? Яаж одоо би өөрийгөө асар суулгах юм? Гэр орон дотор одоо өвчтөе ээж аваагаар сахих хүн байхгүй хинээс тусламж авах гэсэн маш олон тулгымцсан асуудлыг найз нөхдийн хүрээ ахын одоо ах дүүс хүсдэг. Тэгвэл энэ бүх асуудлыг зохицуулан шийдвэрлэх төв зайлшгүй хэрэгцээтэй. Тэгэхээр бас энэ талаар асуудлыг өргөн цархууртай ярих цаг нь орж ий гэдгээ бидний энэ ажлын зорилго чиглэгдэж байгаа. Тэрээс солонгоо хэмжээнд яриад сонсоод байхад бол их л одоо тооштой одоо энэ ажил мэргэжилтэд амжилт гаргахын төлөө илүү мэргэжиж одоо хүмүүст туслахын төлөө ихэд хөдөлмөрлөлтөд харагдаж байна л да. Ер нь бас ингээд өнөөдөр телевизээр сууж байгаа хүүхдүүд байвал би одоо би тийм мэргэжилтэд болох юмсан гэж ингээд бодоод одоо хүүхэд болгон чинь янз бүрийн хүч мөрөөдөл би одоо нэг өдөр нэг жил бол багш гэдэг юм мэргэжлийг сонгомоор байдаг. Дараа жил нь одоо би эмч болмоор юм гэх тийм ээ. Дараа нь одоо юу байдгийг одоо урлагийн хүн болдог ч юм уу гэж ингээд хүүхэд болгон янз бүрийн мэргэжил хүч мөрөөдөд явдаг л да. Гэхдээ энэ үглээс сувлагч гэдэг энэ мэргэжил бас хүүхдүүдэд илүү ойрхон тусч байгаа болоо гэж бодож байна. Та ярин хэдэнээ сувлагч болъё гэж бодож ирсэн бэ? Таны чин хүсэл эрмэлзэл энэ мэргэжил бас байсан болоо гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол одоо ерөнхий боловсролын сургалт төгсөл хүмүүс мэргэжлээ сонгодог шүү дээ. Яг чин өмнөний хэлэхэд бол би яг сувлагч мэргэжилтэй болъё гэж бодоогүй л дээ. Одоо хүнсний технологийн чиглэл мэргэжил гэж бодсон. Тэгээд тухайн үед бол манай аав ээж хоёр бол их зөвлөсөн. Ер нь эмнэлгийн мэргэжил бол их сайхан мэргэжил. Тэр дундаа сувлагчийн мэргэжил бол бас нэг хүндтэй мэргэжил дандаа хүнд боён үлдчихийдэг энэ мэргэжил. Ер нь одоо их нэг мундаг эзэмтэй хийсэн гэдэг л да. Бурханлаг хүмүүс л буянтай ажил хийдэг. Бурханлаг сэтгүүтэй хүмүүс их буянтай ажил хийдэг гэдэг. Тэгээд энэ сайхан үгээр бас их урам аваад тэгээд энэ мэргэжлээр бол би тэгээд эргэж буцалтгүйгээр хаашаач одоо ярьж ирсэн байна. Тийм ээ. Аюул ном хадгалсан. Тийм ээ. Сэлэжс бас баянтай сайхан ажил гэдэг батна. Одоо нөгөө эрхтэй байгаа 100 ажлын дэлхийн хэмжээ тийм ээ 2 дугаар зохицуулсан дэлхийн арга тийм ээ зохицуулсан ийм мэдээлэлээс ер нь сувлагч хүн болоод яг одоо мэргэжлээ маш сайн эзэмшснээс гадна бас нөгөө хүн өөртөө дотор нь байдаг тэр хүн бас сувлагч болоход илүү нөлөөлт юм болов гэж би бодчих. Тэний хувьд юм юу гэж харагдах вэ? Гэхдээ нөлөөлөл нь ер нь хүнд одоо бидний мэргэжлийн нэг онцлог бодвол ерөөсөө жишээлбэл дахин хүний одоо ажлын үр бүтээл нэг сайхан эймэг өгч байд юм уу тэр тасчин хүний ажлын үр бүтээл гэж сайхан сэгийн сүнхтэй талхахад бидний мэргэжлийн гол үр дүн нь ерөөсөө хүнд сэтгэл хангамж өгдөг. Тэгэхээр хүмүүрийг бусад мэргэжилтэй их хонцлоо. Ер нь ингээд ажиллаад байхад инфлект ингээд өдрөж хэлж байхад бол инфлэр бол онцлогоо одоо юу хийждэг. Тэгээд эмчилгээний гадаж идэх хүмүүсээс сэлэкшнл гэдэг шиг нэмэр өвчтөнтэй илүү архан ажиллаж явдаг. За бид нас их энэ улсаас их сайхан мэдээллийг өгсөд хөргсөн гэж би бодож байна. Бас
олон докторууд, олон одоо эрдэм шинжилгээний том ажилтнууд бас таны араас төрөн гаргах гэж бодож байна. Аливаа зүйлийг эхлэн гэдэг бол одоо хөгжүүлэхийн үндэс байдаг шүү дээ, тийм ээ. Бидний ярилцлагыг одоо өгөр хөндлөж бидний болохоор манайд төгсөлтсөн таартай баярлалаа. Баярлалаа. За, өдөртөө өнөөдөр манай дангаах ухааны анхны цолгон ухааны анхны доктор өглөөний зочноор урьдан ирлээ. Яг уушиг одоо бас олон одоо аюутай хүмүүс манай өглөөний хөтөлбөрт өглөөний зочны ярилцлагын цагаар орж байдаг. За, өнөөдөр бидний бэлтгэсэн өглөө хөтөлбөр өндөрлөж байна. Өдөрч та бүхний өнөөдрийн ажил, эх 7 хоногийн ажилд нь аз хэмжээ сайхан байхыг өрөөж байна. Баярлалаа.